Projected төслийн удирдлагын хамгийн анхны подкаст. Төслийн талаарх таны мэдлэгийг дахин нэг сэрүүлнэ. За энэ өдрийн мэдрэмж сонсогчдоо Projected podcast-ын шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн дугаарт маань PMI Mongolia chapter ерөнхийлөгч Магваны Болд өргөдөн оролцож байгаамаа. За юуны өмнө энэ албан тушаалд сонгогдсон танд баяр хүргэе энэ өдрийн мэдрэмж. Баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр бид хоёр бол төслийн менежментийн шинэ ойлголт гэж нэрлэгдээд байгаа project economy буюу төслийн эдийн засгийн талаар, за мөн төслийн менежментийн эрэлт хэрэгцээ яагаад өсөж байгаа талаар бол ярилцах болно. Тэгэхээр хамгийн ихэнд бол хэдхэн жилийн өмнө ерөн төслийн менежментийн талаар их ховор ярьж сонсогддог байсан л да. Тэгэхээр энэ мэргэжлийн салбар сүүлийн жилүүдэд яагаад ийм эрчтэй яригдаж судлагдах болвоо гэдгээс хоёлаа яриагаа эхлэе. За төслийн менежмент гэдэг бол альва ажлыг гүйцэтгэх арга ухаан, төслийг удирдан зохион байгуулах ийм арга ухаан л гэсэн үг л дээ. Энгийн үгээр бол загас барих арга ухаан. Хүнд загас барьж өгвөл нэг удаа хооллоно. Загас барих арга зааж өгвөл насан туршдаа хооллоно гэж үг байдаг. Тэгэхээр загас барих арга ухааныг сурснаар альва төслийг хийж гүйцэтгэх мэдлэгийг эзэмшнэ гэсэн үг л дээ. Өнөөдөр эргэн тойронд хэрэгжүүлж байгаа янз бүрийн улсын болон хувийн хвшлийн төслүүдэд алдаа оноотой зүйл их гардгийг бид өдөр тутам харж ажиглаж байгаа тийм ээ. Төлөвлөсөн мөртлөө их усүр одоо нөөц, хүний нөөц гэдэг юм хөрөнгөний их усүрээ тооцоолоогүй орхигдсон байх жишээтэй. Тэгэхээр тэр олон төлөвлөгөөнүүд цаасан дээр хоцордог тийм ээ. Тэгэхээр ямар ч сайхан оновчтой санаа байлаа гэсэн энэ төслийн удирдлагын арга барилыг хэрэгжүүлж хийхгүйгээр бол хоосон цаасан дээр үлднэ л гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ бол зөвхөн бидний зовлон биш. Дэлхийн нийтийн олон улсын зовлон. Тэгэхээр цаашид энэ төслийн удирдагчдыг Монгол улсад улам олшруулах, өргөн цар хүрээнд биелдэх ийм шаардлагатай байна. Project economy буюу төслийн эдийн засаг гэж яг юу хэлээд байна гэдэг өнөөдрийн гол сэдв рүү оръё л да. Тэгэхээр энэ ойлголт яагаад яригдаж эхлэх болсон бэ? Яг ямар үр ашигтай ойлголт вэ гэдгийг та бас сонсогчдод хүргэж. Төслийн эдийн засаг гэдэг энэ үзэл баримтлал хаанаас үүсвэ гэхээр ер нь бидний одоо хүрээлэн байгаа энэ орчинд бараг бүх зүйл төсөл дээр одоо тогтож байна гэж хэлж болохоор болчлоо. Яагаад гэхээр өнөөдөр дэлхийн улс төр эдийн засаг, цагаачлалын асуудал, гендерийн асуудал, улс орны хооронд худалдааны дайн дэгдэх, за дээрэс нь технологийн асар том хувьсгал болж байна. Хиймэл оюун ухаан, финтек, за дээрэс нь уур амьсгалын өөрчлөлт бүх зүйлд нөлөөлж эхэлж байна. Хүн амьтны одоо зан авирт хүртэл одоо нөлөөлөд эхэллээ. Тэгэхээр өмнө нь болдог байсан зүйл одоо болохгүй боллоо тийм ээ. Хийж бүтээж байсан зүйлүүд маань ажиллахаа боллоо. Тэгэхээр энэ бүх зүйлийг шинээр сэтгэж, шинэ нөхцөл байдалд тохируулах юм шаардлага үүссэн. Тэгэхээр энэ тоомшгүй олон төсөл хэрэгжүүлэх шаардлагатай болж байна л та. Тийм учраас одоо юу гэдгийг энгийн жишээ татвал асар олон хууль тогтоомжууд гардаг тийм ээ. Одоо Монгол улсын жишээн дээр улсын их хурлаас асар их олон хууль тогтоомж гарч байна. Засгийн газраас асар олон хөтөлбөрүүд гарч байна. Монгол улсын хөгжлийн хөтөлбөр, дэд бүтцийн төслүүд, цахилгаан станц, зам, орон сууц барих. За тэгэл арьс шир, ноос ноолуур боловсруулах, үйлдвэр барих, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх гэл асар олон төслүүд байж байна тийм ээ. Энэ бүх төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд энэ олон улсад хүлээмжшөөрөгдсөн арга ухаан, арга зүйгээр хэрэгжүүлэхгүй болвол амжилтанд хүрэхгүй маа. Дэлхийд өрсөлдөх боломжгүй болж байна л гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ асуудал бол зөвхөн Монгол улсад бус одоо дэлхийн улс орн тус бүрт ингээд тулгарч байгаа ийм асуудал байна. Тэгэхээр энэ хурдан өөрчлөгдөж байгаа энэ орчинд энэ одоо тоомшгүй олон ажил үйлсийг яаж мэргэжлийн түвшинд олон улсад одоо өрсөлдөх хэмжээнд хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал. Тийм учраас энэ их төслийг хэрэгжүүлэх шаардлагыг авч үзээд төслийн эдийн засаг гэдэг ийм үзэл баримтлал гарч ирж байна л да. Эдийн засаг маань ерөөсөө төсөл болчлоо л гэсэн ийм л зүйлийг л үндэслэж ийм нэр томьёо гарч байна. Тэгвэл одоо яг энэ шинэ концепт ойлголт цар хүрээг ер нь Монголдо яаж буулгах вэ?
Монголдо буулгахын тулд юуны өмнө бид нар дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай, дэлхийн түвшинд ажиллах чадвартай төслийн удирдагчдыг бэлтгэх ийм шаардлага тулгарч байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийг яаж бэлтэх вэ гэхээр түрүүний миний дурддаг олон улсын төслийн удирдлагын институтээс гаргасан гарын авлагууд байгаа юм л та. Одоо сүүлийн 50 жил одоо хүн төрөлхтний цуглуулсан туршлага дээр үндэслээд аливаа үүсгэл санаачлага төслийг яаж мэргэжлийн түвшинд зөв гүйцэтгэх вэ гэдэг дээр ийм бүхэл бүтэн стандартуудыг боловсруулсан байж байгаа. Мөн түншлэн олон улсын стандартын байгууллагаас ISO 21500 гэсэн ийм стандартыг боловсруулсан байх жишээтэй. Үүнийг Монгол улсын стандартын байгууллагаас одоо мөрдөхөр болсон ийм хүлээмжшүүлсэн байх жишээтэй. Тэгэхээр энэ стандарт гарын авалгуудын дагуу Монгол улсад нэн ялангуяа залуучуудыг бэлтгэх, сургах ажил бол тулгамдж байгаа. Дөрөвний ярьдгаар одоо Монгол улсад асар их хууль тогтоомж хөгжлийн хөтөлбөрүүд боловсруулагдж байна. Гэхдээ гүйцэтгэл бол туйлын хангалтгүй байна гэж бид нар ярьдаг шүү дээ, тийм ээ. Тийм учраас хөгжлийн хурдаараа Монгол улс бусад улс орнуудаас хоцорч байна. Одоо Монгол улс хөгжиж байгаа мэт харагдаад байгаа боловч бусад улс орнууд, үндэстнүүд биднээс хурдан урагшилж байна, тийм ээ. Биднээс хурдан урагшилж байна. Дээрээс нь биднээс илүү их үр бүтээлтэй, бүтээмжтэй, ололт амжилттай яваад байна. Энэ юунаас одоо үүдэлтэй юм бэ гэвэл ерөөсөө аливаа ажлыг мэргэжлийн түвшинд олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд хийж гүйцэтгэж байгаатай холбоотой. Тийм учраас энэ ярьж байгаа энэ стандартуудыг олон улсын төслийн удирдлагын арга барилыг эзэмшиж яг түүний дагуу аливаа ажил үйлсийг гүйцэтгэх нь бол туйлын чухал байгаа. Жишээлбэл аливаа төслийг хэрэгжүүлэхэд үндсэн 5 үе шатыг дамжиж байгаа шүү дээ, тийм ээ. Үзэл санаачлагаа эхлээд гаргах гэдэг нь 1-р үе шат, 2-р үе шат нь төлөвлөх, тийм ээ. Төлөвлөгөөгөө хийх. 3-р хэрэгжүүлэх шат руу орох. 4-р гүйцэтгэлтэй хяналт тавьж явах. 5-р энэ төслийн амжилттай хаах гэсэн үндсэн үе шатууд байна шүү дээ, тийм ээ. Гэтэл энэ үндсэн 5 үе шаттай зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай одоо наацхийн 10 хүчин зүйл байх жишээтэй. 1-р одоо нэгдсэн төлөвлөгөө гаргах, төслийн удирдамж, төслийг удирдах төлөвлөгөө, тэгээд өөрчлөлтийг удирдах төлөвлөгөөч гэж байна. Энэ бүгдийг одоо зангидж уялдуулах асуудал. 2-дугаарт төслийнхаа цар хүрээн дотроо хадууралгүйгээр ажиллаа гүйцэтгэх, тийм ээ. Ийм хүчин зүйл байх жишээтэй. 3-дугаарт хугацаагаа удирдах сурах, тийм ээ. Аливаа төлөвлөсөн ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх. 4-дугаарт энэ зардлаа хянаж, зардлаа удирдах сурах. 5-дугаарт энэ чанарын удирдлагыг хийх. Төслийн ажил маань чанартай байх хэрэгтэй, тийм ээ. 6-дугаарт хүний нөөц, одоо хөрөнгийн нөөцийг удирдах. 7-дугаарт харилцаа холбоогоо удирдах сурах. Энэ төслийг хэрэгжүүлэхэд асар олон оролцогчтой харилцаанд орох шаардлагатай болдог, тийм ээ. Энэ бүх оролцогчтой харилцаагаа удирдах. 8-дугаарт эрсдлийн удирдлагыг хийх. Төслийг хэрэгжүүлэхэд асар их эрсдэлтэй тулгарна. Тэгэхээр энэ эрсдлийг аль болох урьдчилан харж чадсан байх хэрэгтэй, тийм ээ. Тэгж байж одоо гинтийн одоо сюрприз байдаг юм уу, тооцоолоогүй ийм эрсдлүүдээс өөрсдөө хамгаалж болзошгүй алдагдал, зардлаас хамгаалах чадвартай болно. За тэгээ 9-дүгээрт төслийг хэрэгжүүлэхэд ямар нэгэн худалдан авалт явж идэг, тийм ээ. Нийлүүлэлтийн асуудал байдаг. Энийгээ удирдах сурах. Тэгэд эцэст нь оролцогч талуудыг удирдах сурах гэж. Оролцогч талууд гэхээр одоо жишээ дурдъя л да. Одоо юу гэдгийг шахмал түлшний төсөл сая хэрэгжлээ шүү дээ, тийм ээ. Одоо ингээ утаа эрс багслаа, тийм ээ. Энэ төслийг хэрэгжүүлэхэд оролцогч тал хин юм бэ гэхээр юуны төрөн энэ цэвэр бохир агаараар амьсгалж байгаа Монголын нийт хүн ам, тийм ээ. Энэ бол бүгдээрээ оролцогч талууд болчихж байна. Нөгөө талаар яг энэ шахмал түлшийг хэрэгжилж байгаа пишин зуухтай айлууд байна, тийм ээ. Энэ хүмүүс бол одоо шууд оролцогчд. Нөгөө талаар энэ шахмал түлшийг нийлүүлж байгаа тал байна, тийм ээ.
үйлдвэрлэгч тал, энэ бас оролцогч тал. Энэ бодлогыг нь гаргаж хэрэгжүүлж байгаа засгийн газар байх жишээтэй тийм. Яам тамгын газрууд. Ингээд үзэхээр оролцогчдод маш олон байгаа. Тэгэхээр энэ олон оролцогчийг хооронд нь уялдуулж ажиллаа гүйцэтгэх гэдэг бол тусдаа удирдахын уруухан байгаа. Жишээлбэл мэдээлэл цаг хугацаанд хүрээгүйгээс болж үл ойлголцол гарах тийм ээ. Энэ төслийг хэрэгжүүлэхэд ямар фишинг ашиглах ёстой юм, фишингээ яаж галлах ёстой юм гэдэг дээр сурчлагын ажил нь хожимдсон учраас үл ойлголцол гарлаа шүү дээ тийм ээ. Хүний амьд эрсдлээ. Тэгэхээр энэ зүйлүүд юу яагаад бий болов гэхээр энэ төслийн удирдлагын энэ дистарал алдагдсанаас болж одоо маш сайхан үр дүнтэй болох төсөл маань эрсдэлд орж явах жишээтэй тийм ээ. Тэгэл нөгөө цахилгаан станц баригдахгүй байна. Төлөвлөсөн зам харгуу бас баригдахгүй зогслоо гэл ингээл ярьдаг. Энэ бүх зүйлүүд бол ерөөсөө л энэ төслийн удирдлагын энэ хүчин зүйлүүдийг орхигдуулсан, үе шатуудыг алгасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэ төслийн удирдлагын арга барилыг эзэмшээгүйтэй л холбоотой. Тэгэхээр төслийн удирдлагыг Монгол улсын хөрсөн дээр яаж буулгах вэ гэдэг маань ердөөсөө л энэ л дээ. Ажлыг хүн төрөлхтний хийж заншсан тэргуун туршлагаас суралцаад энэ арга барилаар нь зохион байгуулалттайгаар, дэг журамтайгаар, сахилга баттайгаар үе шатыг алгаслаггүйгээр хийх юм бол амжилтанд хүрч болно л гэсэн ийм энгийн л зүйл байна. Тэгэхээр бид ярилцах цаг энэ төрөйд өндөрлөж байна. Тэгээд төслийн менежмент яагаад ингэж их хэрчтэй судлагдах болов? За тэр дундаа төслийн эдийн засаг гэдэг ойлголт яагаад яригдаж ихсэн мөн ямар үр ашигтай болох? За мөн энэ шинэ концептын ойлголт цар хүрээг Монголдо буулгахын тулд юу юуг анхаарах ёстой вэ гэдгийг бол сонсогчдод нэлээд нарийн хүргэлээ. Тэгээд өнөөдөр ирж ярилцсан танд баярлалаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсье. За баярлалаа. Projected төслийн удирдлагын хамгийн анхны подкаст. Төслийн талаарх таны мэдлэгийг дахин нэг сэрүүлнэ.